За дараагийн дугаар. Дахиад би. За би амьдралдаа нэг л удаа тэрнтэй таарсан байт юм а. Тэр маань миний ажил сууж байна гэдэг шиг. Одоо ч гарна тэрнт цэвэлж. Би түрүү гараа угаачсан. Миний бактери 99 буурсан. Сэвэ гаргацсан аа. Тэглээ. Таны нэг өмнө хоёлаа ярилцж байсан. Хэдэн жилийн өмнө сэв гэдэг зүйл бол одоо нөгөө гадаа шорон дээр тоглоод гар бохирдохтой адилхан зүйл юм а. Үүнийг цэвэрлж угааж дор бүрэн сэвэ гаргаж энэ хоримтлагдаад ирэхээр тэрэнд тийм байлээ шүү. Надад ч дараа ярив. За. Эхлээд бодит ойлголт буюу яг тэр хөтлөгийг ярив. За тий. Тэрэн гэдгээр хоёлаа ингээд цуврал дугаараа тий. За тэгээ. За. Би өөрөө мэдэхгүй. Гэхдээ дөнгөж төрөөд би дайруулсан. Сөрөгснөсний нөлөөнд орсон. За. Би ихэр төрсөн. Тэгээд хоёлаа нас барах төгсөн буюу менингит когтой. Яа. Тэгээд ингээд нэг маань нас барсан, нэг нь болохоор ингээд одоо зан үлээр амьд үлдсэн. Хин хевлээд байх юм уу, төрөөд юм уу? Дөнгөж төрөхтэй нөө сепс. Дөнгөж төрөхтэй. Дөнгөж төрөхтэй сепс. Яа. Гэтэ энэ ангаах ухааны тэр нь штэ. Сепс гэдэг бол сепс гэдэг ангаах ухааны тэр. Яа. Тэгэхээр анх гингүүд бүр ихээс төрөхтэй би тэрэнд чиж байгаа байхгүй юу? За. Миний амьд байх баталгаад алдагдсан. За тэгээд зам үлээр амьдруулсан нэг санагддаг. Нөгөө манай эмээ өвөө хоёр өөрөө нөгөө зам үлийн одоо нөгөө далд улаач нар сосисмын улаач боёо далд улаач нар тэгээд зам үлээр ингэж дом хийгээд амьд үлдээсэн гэдэг иймэрхүү одоо гэр бүлийн хоб байдаг. Одоо дурсамж байдаг. За тэгэхээр би бүр ингэж төрөхтэй анх удаага хэрэлдсэн бол би энийг гэр бүлийнхээ одоо нөгөө надад ярьж өгдөг түүхнээс ойлгож байгаа маа. Яг өөрийн ухамсарт тэрэн гэдэг сэдв яриа. За. Нөгөө төрөх байтугай ухаан орохтой анхнаасаа сүнс хүн хоёроо ялахгүй байгаа. Ингээд эмээ энэ хүүхдэд хоол өгөөч гэхэд энийхөө хүүн хаав байна гэд хүн олдоггүй асуудалтай. Тэгэнгүүт би ухаан орохдоо нөгөө сүнслэгтэй харилцаж байгаа. Гэтэ тэд нарыг тэрэн одоо онгод тийм ямар нөлөөт сүнс болохыг мэддэггүй. Актер хор өнөлгөө тэрэнгүүч бас байна тий. Мэтгэхгүй. Ягаад гэвэл миний найзалж исэн сүнслэг тэрнгийн бүлэгтэл хамаатж исэн. Нөгөө дондог гэдэг хүүхэд маань нөгөө гал шатаад үхсэн хүүхдийн сүнс 7 жилийн өмнө тэгээд надтай нөгөө юу гэдэг гудамжинд тоглодог нэг найз маань нэг байсан. Гэтэ би өөр амьд хүнтэй найзалдаг гэдэг бас сүнстэй найзалж байгаагаа юу гэдэг эмээгийн одоо нөгөө нэг юм гайхаж байгаа, жирэгч байгаа, тайлбарлаж байгаагаас анх ингэж сүнстэй харилцаад байгаагаа ойлгож байгаа шүү дээ. Тэгэл ингээд одоо юу гэдэг 5 хүртлээр чандаглуулсан хүүхд байхгүй ингээд духандаа хөөд түрхтэй. Тэгээд 0 гарах гэхээр харахаа бүрийнхээ бол нар жаргангууд алюминийхөө гэдэг дандаа эндээ хөөтөө байдаг төрлийн хүүхдэл байсан гэхээр угаасаа энэ сүнслэг дээр нөгөө сүнсний ертөнцийн дээр ил ертөнцийн дээр холилдсон амьдрал дээр байгаа болохоор тэр яг одоо дурсамжаас толох юм бол дондог маань миний одоо их дурсамжинд үлдсэн айгуу тод үлдсэн сүнс маань тэрнгийн бүлэгт хамаатдаг. Боёо энэ ертөнцид байх ёсгүй зүйл байгаад байгаагаараа тэрэн болцсон. Үхлийн хөдөлгөөн зөвшөөрөөгүй сүнстэй бүү. Гэхдээ хүүхдийн сүнс. Тэг галд нас барсан хүүхдийн сүнс. Галд чатаад. Тэгээд өөрийнхөө үхлийг зөвшөөрөөгүй байгаа. Тэгээд ингээд хорвоод өөрийгөө амьд оршихуу одоо нэг үхсэн биет хоёроо ялахгүй юм тархины гацталд ороод үлдсэн 7 жилийн хугацаанд. Тэгээд нөгөө амьд хүний энергиээр хоолж байгаа хоолохгүй байгааг би сайн мэдэхгүй байна. Тэгээд нөгөө нэг тэр одоо би дурсамжаас тэгдэг байхгүй. Ингээд аалц ингээд тэр хүүхдэд өгөнгөд тэр ингээд хүүхэд ингээд аалцтай ингээд хүмхаар ингээд гараараа барина шүү дээ. Тэнгүүт өгдөг байхгүй. Тэр сүнс үү? Тэр сүнс. Аалцыг барих. Ингээд аалцыг барих. Би барихаар ингээд аалц өгөхгүй. Алахгүй барьж чадна. Тэр ингээд дөнгөж алган дээр барихад үгүй өгдөг. Амьдын энергийг сордог болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр одоо амьдын энергийг сорж байгаа учраас энэ чинь манай яг амьдын энерги хүний өмч мөн үү? Өөрийн хувийн өмч. Тэгэхээр хувийн өмчт нь халдсан байгааз чиний амь наснаас 1 цаг 1 минут 1 секундыг татаад байхаар тэгвэл тэрнгийн бүлэгт орчод байна. Тэгвэл тэрнгийн бүлэгт орчод байгаа. Чи дөрөв нь ийм юм биш үү? Одоо ер нь анхдагч дөрөв нь юм байгаа. Анхдагч дөрөв. Тэг хүндрэлтний одоо соёлын ойлголтоор үнэмшлэн. Тэгэхээр бидний амьдын энергиэс зөвшөөрлөгөө татдаг. Бусдын химиг булааж болохгүй гэдэг
хууль байгаа юм шиг жам гэдэг. Одоо хууль жам одоо нэг зүй бус тогтолцоо болчиход байна. За. Тэгээ энэ болохоор эрлэгийн дүрм дээр байт юм байлээ. Өөрөөр хэлбэл эрлэг юугаар дэнслээд байна гэхээр нэг юм 13 зүй тогтолцоо байгаа шүү дээ. Бусдын амнаас одоо нэг заяагдмал цаг хугацаанаас татаж болохгүй. Тий. Энэ нь улаачд хүртэл хамаатай. Яг бол бид нэр тэрийн шиг бусдын амнасыг өөрлөгөө авч чадна, өөрийнхөө бусдад шилжүүлж чадна гэдэг чадвартай байдаг. Тэгвэл энэ өөрөө хориотой буюу эрлэг дээрээ хориотой. Эрлэг дээр энэ дэнслэгддэг. Энэ дэнслэгддэг. Тэгвэл энэ дэнсээ өөрөө ёс зүйн учраас энэ анхны тэрэнг энэ бол тэрэн, энэ бол онгод гэж байгаа гол заагэр. Хамгийн анхны тэрэн нэг нэ. Одоо онгод тэрэн хоёрыг гээд бүлэгт хуваая л да. Тэгэхээр энэ дүрм буюу одоо амьд биетийн одоо заяагдсан энерги хугацаа тэр энерги хэмжээнд нөлөөлж болохгүй гэдэг дүрмийн зөрчил. За энэ тэрэн орчлонд хэрэгтэй юу? За орчлон ертөнц бол арга билег хар цагааны тэнцвэр дээр суурилж байна. 55%, 44%, за 100% ч гэчгүй хэрнээ. За хар цагаан эрчим сүлэлдэж итүүгэн одоо манай ертөнц тэнцвэртэй оршоод байна гэж байна шүү дээ. За тийм. За тэрний тэгвэл хаана оршоод байгаа? Тэд нар ямар өрхтэй? Хүмүүс бидний амьдрал өөрөө ямар өрхтэй вэ? Химээ өөх гэж байна. Итүүгэндээ. Одоо би яг тэрнгийн үүрэг гэдэг одоо амьдарч оршиж байгаа үүрэг талаас нь би хүнийг ч тодорхойлоогүй учраас одоо нохоо ямар үүрэгтэй амьдраад байгаа, муур ямар үүрэгтэй амьдраад байгаа, ялаа ямар үүрэгтэй амьдраад байгаа гэдэг шиг. Тэг бид нар бүх үүргийг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ертөнц дааж байгаа бол үүрэгтэй шүү л гэдэг шүү дээ. ертөнцид оршиж байгаа амьдарч л байгаа бол үүрэгтэй шүү л гэдэг. Тэр ерөнхий дүрмэнд нь л ойлгодог. Тэгвэл амьд биетүүд бие биедээ нөлөөлөх нэг тодорхой цагууд байгаа шүү дээ. Жишээд бид нар одоо юу гэдэг хүн төрлөختөн амьтнаар хооллох ч юм уу, ургамлаар хооллох ч юм уу. Гэхдээ ертөнцөөс мөхөл рүү оруулж болдоггүй гэдэг байна шүү дээ. Одоо сүүлчийн сарнайг тастаж болохгүй. Сүүлчийн чагаа агнж болохгүй. Тийм үү. Заавал энэ хорвоо дээр оршин тогтнох ахтагч бүтцийг хадгалах хэмжээ хүртэл устгаж болдог хэрнээ тэрнээс цааш орж болохгүй байгаа шүү дээ. Тэр шиг юм тодорхой хэмжээний дэлгэрэх боломжтой хамгийн минимал түвшин хүртэл довтолж болдог хэрнээ минимал түвшингээс дотогшоо орчих юм бол тухайн амьд биет устдгаас гадна ертөнцийн тэнцвэр савлчихдээ шүү дээ. Тэгэхээр тэрийнч бас тэр үүрэг дагав. Тэгэхээр үүрэгтэй болол байгаад байна тий. Ерөнхийдөө амьд биетийг би нөгөө савдгаас энийг сонссон шүү. За. Тэр одоо нэг юм савдаг байж тэрнгээр манай хийлэгдэг савдаг байгаа байхгүй юу? За. Тэрийг ашигладаг. Тэрийг ашигладаг. Ажил олгогч сүнс. За. Тэгтээ экобүсийн. За. Одоо би түрүүнд сүнсүүдээ экобүсийн сүнс гэдэг тус савдаг ирлэг байдаг гэж хэлээд байгаа шүү дээ. Хурмас байдаг. За тэрний экобүсийн савдаг нь тэрийг ажил олгож ажилдаа хөнгөвчлөдөг. За. Тэгэнгүүт тэндээс би тэрнгийн үүргийг одоо амьдралдаа анхудаа харсан гэх юм уу? Тэр одоо юм хуштай уул ахын байхгүй юу? За. Тэгээ нэг манайхан чинь эдийн засгийн асар их шуналтай хүмүүс шүү дээ. Яг чи хушиг бодоо олгодог. Тэгэнгүүт тийм одоо самар төвчтээс залхсан савдаг нэг амандаа тэрнтэй болсон байгаа байхгүй юу? Өөр ирчмээ дэмэж барахгүй. Өөрөө ингэ тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Тэгэнгүүт тэнд одоо тэр одоо аманд одоо ингээд нас баралт үүсдэг, амиа хорлолт үүсдэг. Гимт хэрэг гардаг. Одоо ингээ арх дарсыг уух юм бол нөгөө залуучууд хоорондоо муудалцаж хутгах шүбөрөөгөө ордог. Энэ тэр ингээ үүсгэж чаддаг зүйл байхгүй. Ингиж тэр тийм зүйлийг үүсгэдэг учраас тэр амнаас хуш модноос самар олборлохоо болцсон. Тэрэлцэн хүмүүс ингээ сүсхий савдаг буюу сүсхийн шин чанараа тэр одоо нөгөө савдаг тэр амаа хамгаалчихж байгаа. Түүгэнд ээлтэй тэр болчихлоо шүү дээ. Эдгэрт нэршил байдгүй. Би мэдэхгүй байна. Эх орноо хамгаалдаг тэрэнгүүд говьд байдаг гэж би өмнө дуулж ийсэн. Энэ дээр та мэдээлэл байна. Энэ битүүрийн сэдв адилхан байгаа. За. Тэ эх орноо хамгаалах буюу одоо тэр яг хамгаалт гэдэг утга нь яг ямараар байгаа. Савдаг тэнд хамгаалтын зорилготой тэр ашиглажсэн таг байхгүй. Тэр нь сүрдүүлэн айлах технологи л байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр энэ шиг
энийг би үүрэг гэж бодож байна. Энийг би амьдралд ертөнцид ашигладаг хэлбэр гэж бодож байна. Үүгээрээ би орших ёстой гэдэг үн цэнэ тухайн тэр олсон гэж би бодож байна. Үн цэнэ алдсан байна. Одоо жишээ нь бидний амьдралын одоо нөгөө бүсүүд нь штэ тий чимээгүй хотод хамгийн их тэрэм байдаг штэ. Гэтэл тэрдний үүрэг өөрөө нөгөө хүний бие ялзарл задарлын үед тахал дэгдэх шин чанартаагаас хүмүүсийг айлган цугтаалгаж халдвар тахлаас сэргийлэх үүрэгтэй байгаад байгаа штэ. Ердөө л ингийн. Тийм. Яг л хүүхэд очиод чимээгүй хотод тоглох юм бол тахал гэдэг зүйл тарах магадaltaй. Магадaltaй. Одоо ингээд сая хүртэл бичлэг явж байгаа штэ. Шуулан газар атсан чинь хүмүүсийн тархийг ингээд яг гавлын яснуудыг ийл гаргаад тавьсан. Тархийг ингээд хөрөгдсөн байгаа. Тэрийг чи үзсэн юм уу? Үзсэн. Тэр урлагийн бүтээл. Тэр чинь хүний суур ясан дээрээдэг ирвэхэ олборлцсон байлээ. Тэ. Суур ясны ирвэхэ гэдэг яс эдэн штэ. Ирвэхэ яс гэж ямар яс вэ? Нөгөө өнчин тарих тэгээ нэг галын суур тогтдог ийм ирвэхэ шиг хэлбэртэй яс. Тэрийг нь авахын тулд ингэж хөрөөдөд тэрийг ингэж ухаж авсан. Тэгээд тэр ирвэхэ ясыг чинь нэг юу гэдэг хар зах зээл дээр ийм алтан мөнгөнд бүрж аваад ийм урлагийн бүтээл болгодог байхгүй юу? Тийм үү. Тий. Тэгээд тэр нэг урлагийн бүтээлийг ямар төрлийн хүмүүс гэхээр сэтгэл судлаач. Тарих судлаач нар амар тийм таашаадаг ясны хэсэг байхгүй юу? Суур ясны маш өвөр. Тарихны амар гоё өвөрмөц хэсэг. Тэгээд тэднэрийг ингээд их хэмжээгээр одоо ингээд нэг металжуулаад урлагийн бүтээл болгодог тэр зүйлийг ийм юу гайхаад илээ шүү дээ. Тэр зүйлийн одоо юу юм бэ? Уран бүтээлчл явсан байлээ. Мөрн. Сая нэг Монголд аашлаа. Сая одоо ингээд Монголд нийгмийн цэцэрлүүлсэн нэг гэмт хэрэг гарсан. Одоо нялх насны хүүхдээ бүрлэгсэн. Одоо жирэмсэн хийлээтэй ихийг бүрлэгсэн. Тэгээ сая нэг шүүгөөрл нь болоод би сонсоог байна. Тэгээд шүүгөөрл нь болоод бүх насаар харьяал авсан байлээ. Тэгэд өөрөө мэдүүлэгтэй тэгж өгсөн байгаа. Би халаагүй, би мэдэхгүй, би санаагүй. Энэ тэрэн байх боломжтой. Би бол тэгж таамаглаад байна. Би сэтгэл зүйн кейсийг нь харна. Тийм үү. Ягаад гэх юм бол нэг юм одоо нэг нийгмийн цочроосон төрлийн гэмт хэрэгтнүүд дээ штэ тий. Угаасаа нөгөө ялаасаа хөнгөгч сэтгэл мэдрэлийн өвчтөн болгож жүжиг шин чанар байдаг штэ. Энэ нь нийт санаатай гэмт хэрэгийнхээ бараг 80% нь манай Холливуудын кинонууд ч чи галзуу байх юм бол шоронгоос биш галзуугийн имлэг твтээд арай амар амгалан байдаг шүү гэдгийг сурталчилсан шүү дээ. Тэрний нөлөө байхад үнэхээр ухамсар төвлөл байж болцсошгүй. Нөгөөдөөр үнэхээр мэдэхгүй байх боломжтой. Жишээ нь ганц тэгэрэн гэхгүй гүн химийн хордлогууд өөрөө оюун ухаан тасалдаг шүү дээ. Жишээ нь архины өндөр химийн хордлого оюун ухаан тасалдаг шүү дээ. Одоо юу дээ хар тамхины имийн гаж нөлөөний дабл имийн шотэ гэд химийн бодисод бас бидний ухаан тасалдаг шүү дээ. Бүр зарим ярих юм бол нөгөө хөнгөн бидний хэрэгэлдэг юм. Жишээ нь одоо нөгөө нэг даралтны имийг юутай нойрны имтэй хольж уухад тархинд гаж нөлөө үзүүлдэг шүү дээ. Дээд гэдэг. За нэг ярьчлах гэх. Ер нь жишээ аваад ярих. За тий. Тэгэхээр яг ямар хоёр юм гэдгийг хэлэхгүй тий. Ерөнхийдөө ийм имийг зөв энгийн хэрэглээний им тийм хоолны имийг одоо нэг имтэй хойлонгууд сэтгэлд нөлөөлдөг юм болчдөг байхгүй юу? Хими урвална. Тэгэхээр энэ бүлэг бас байж болно. Тэ над дээр чинь заримдаа нөгөө буруу юм даблдаж угаад бүхэнгээ алдчихж байгаа үйлчлүүлэгч балаас бас сэтгцийн өөрчлөлт орж байгаа үйлчлүүлэгч орж ирдэг байхгүй юу? Тэгээд би биш надад туслаарай гэж орж ирнэ. Тэгэхээр ийм имийн нөлөө байж болно, албадан жүжиг байж болно. Тэгэхээр яг үнийг хэлэхэд дээ штэ 99 хүн төрлөختний хийж байгаа зүйл 1% дикнээс сүнс хийсэн байх магадлалтай. Тэгвэл сүнсний оролцоо маш бага гэж үзэж байна. Тий. Одоо ингэ хүн төрлөختөн өөрөөсөө ял шийдэглээ холдуулахын тулд сүнсийг буруутгах үзэл амар өндөрч гэсэн яг сүнс хүнийг алсан тохиолдол нь 1%. Тэгээ гинт хэргийн мэдүүлгүүд нь штэ тий. Би энэ төрлийн нэг юм баримтат киноыг үзэх дуртай. Тий. Сүнс хийсэн гинт хэрэгт үнэн өч шин чанартай. Сүнс хийсэн гинт хэрэг үнэнээ өчих учир шалтгаан амар тодорхой байдаг. Яагаад гэдэг нь? Тэ. Яагаад энэ хүн өөхөх ёстой вэ? Учир шалтгаанаа маш тодорхой хэлдэг. Энэ саяны Монголд болсон цэцэрдэм хэрэг дээр бол тэгж хэлж байгаа. Нөгөө нэг
гэмт хэрэгтэй. Алуурч. Эдний дээрээс муу энерги мэдрэгдээд байсан. Намайг дуудсан. Одоо ингээд бүр яг ингээд одоо сэтгэл судлаач эмчнэр, сэтгцийн эмгэг судлаач эмчнэр те ингээд судлангууд яг тухайн хүн тийм хоёр төвхт эмгэг те шизофрен гэдэг дээр хамаарж байгаа сүнсний нөлөөд энэ хоёр дээр байх гэдэг байхгүй юу? Энэ хоёр дотор маш цөөхөн хэрнээ аимшигтай логиктой гэмт хэргийг олдог байхгүй юу? За. Тэ? Энэ нь бүр ингээд тухайн хүн ямар баримтаар яаж тэр гэр бүлийн нууцыг мэдсэн бэ гэдэг баримт гаргаж ирч чаддаггүй гэхдээ мэдчихийдэг. Одоо ийм гэмт хэрэг одоо нэг байгаа байхгүй тий? Энэ хүнийг би алсан гэдэг одоо нэг залуу хэлж байгаа байхгүй. Учир нь энэ хүн 13 настай охиноо хүчирхийлж байгаад алаад гэрийнхээ бодвол нуусан учраас тэр одоо манай нийгэм илчлэх боломжгүй учраас би алчихсан юм аа. Миний энэ дотроос маш их бадрангуй одоо юм хор хөнөөл гараад хизээч энэ ертөнц мэдэхгүй юм бол миний оролцоо байна гэж би тодорхойлсон. Би амьдын хэрэглэх хичээлтэй гэсэн юм. Одоо яг бидний шиг ийм үг хэллэгээр хэрэглэхгүй шүү дээ. Тэр хүн чинь зүгээр энгийн байж байгаа сүнсний нөлөөтэйгээр аллах хийж байгаа шүү дээ. Тэгээд тэрэндээ нэг яахгүй. Тэр хүүхэд тийм үү намайг ингээд оршуулад өгөөч авраад өгөөч гэж гуйсан. Би энэ түүхийг сонсоод тэр хүүхдийг зүгээр ингээд очиод тэр хаусынхын подболоос ухаж гаргахын тулд энэ хүнийг алсан. Гэтэ энэ хүн тэр хүүхдийг алсан учраас би алсан гэдэг иймэрхүү сонир түүх байдаг. Тэгээд нөгөө энэ мэдүүлгийг ингээд шалгана шүү дээ. Тэгэхэд үнэхээр подболоос нь буш олдчихж байгаа байхгүй юу? Цогцолтчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт гимт хэргийг одоо нөгөө шашны шалтгаанд шизофрентэй гэж онцлогдож байгаа шүү дээ. Иймэрхүү түүх нь өөрөө тэр сүнсний хийсэн гимт хэргийн түүх их. Тэгэхээр бусад би баг ингээд нөө итгэл үнжилгээ бусад тохиолдолд тийм ба. Хүн төрлөختөө ялаа бусдад тохох дуртайгаар манай нэг албан ёсны тэрэнгүүдийг бузарлаад байна гэх гээд байгаа. Би яагаад ч үштэй гэдэг нөгөө тэр ингээд зогсож байгаа юм шүү. Би биш ээ. Наа чи өөрөө штэ гэдэг. Одоо ингээд аригчин дээр яриа заяа. Сүнсний шалтгаанд аригталт. Боёо дэв бачка байгаа заяа. За амьдралын burn out-тай аригчаа. Хайр дурлалын burn out-тай аригчаа. Имийн гаж нөлөөд одоо нэг юм донтолттой аригчаа. Ингээд ангилж болж байгаа байхгүй юу? Жишээ нь эмчнэр нэг байнга арьсаараа ингээд алкогол, синтезээр ингээд цэвэрлсээр хагаад архины ингээд нэг арьсаар нь нэвцээр хагаад уух донтолт руу орчдөө штэ. Тэгдэг. Тэгэхээр энэ бол ангаахын дээр байдаг хамгийн илбэг архитектийн дом буюу дасан зохицол орж ирнэ. Уул нь анханасаа эмчнэр юу биш. Архич биш. Гол нь арьсаараа байнга ингээд ариутгаад байхад тэг. Нэг наалт шиг тамхины наалт. Тамхины наалт шиг никотин тамхи шиг гэдэг шиг арьсанд нь байнга алкогол шингсээр хагаад дам архитектаас жинхэнэ архич болчдөг байхгүй юу? Манай барьж нар чинь бас ингэж архич болох гэдэг шүү дээ. Бөөнөрөөс тэгээд. Бөөнөрөөс тэгээд байдаг тийм. Энэ бол донтолтын нөгөө нэг юу гэдэг дам архитектаас юу гэдэг дасан зохицол гэх. За хайр дурлал архич тийм үү? Одоо ингээд бидний нөгөө нэг юу хайр дурлал гэдэг чинь нэг долоо мөчлөгтэйгээр салж яг нэг дуустдаг үйл ажиллагаа. Тэгэнгүүт нөгөө нэг эргэн дурсгын нөгөө нэг хоосрлын мөчлөг дээр хамгийн их нэг сэтгэл зүй хоосон мэдрэгддэг. Гэхдээ энэ зүй ёсны мэдрэмж байхгүй юу? Гэхдээ хүн мэдрэмжээс цогтаадаг. Энэ хоосон мэдрэмжээс ганцаардлаас. Гэтэл ганцаардлын мэдрэмжийн үүрэг нь өөрөө өөртөө нүрэлдэж ахин утгаа олох штеп. Тэрийг хийхгүй тул уучдээ штеп. Нөгөө хоосон байгаа зүйл рүү арих айгуу гоё ороод ирдэг тий. Энэ бол хайр дурлалын одоо нэг burn out-ийн архитект. Тэгэхээр юу гэдэг салалтын мөчлөг нь угсаа ойлгомжтой байгаа. Тэгээ хоосрол ганцаардлыг мэдэрсэн ойлгомжтой гарч ирнэ. За нөгөөх нь гэх юм бол ажлын burn out-тэй нөгөө их мэдээлэлтэй нийгмийн дарамт, ёс зүйн дарамт чинь бас хүнийгээс галзуурчдээ шүү. Нөгөө би зөв юм хийж байгаагаа мэдэж байна. Гэхдээ миний сэтгэлд мэдрэгдэхгүй байна гэдэг хоосрол ороод ирдэг шүү дээ. Энд дээр бас архич үүсдэг шүү дээ. Тэгээ хоосон юмдууч арих айгуу гоё орж ирдэг. Тэгвэл сүнсний архич. Яг жинхэнэ манай тэрэнгүүд архич болгож байгаа. Энэ амийн энергиэс нь холцсон учраас нөгөө хоосон юмдаа арих ороод ирдэг байхгүй. Нэг юм дутаад байна да. Мэдрэмж хайгаад гэдэг. Нэг юм дутаад байна гэд мэдрэмж хайдаг. Тэгэнгүүт нөгөө архины мэдрэмжинд сэргэлтээр орж ирдэг. Яг арх уугууд нөгөө нэг энергийн чаржинг болдог архичин дээр наадах дээр чи дэв байгаа шүү. Архины дэв байгаа шүү гэж хэлнэ.
Тэгэхээр нөгөө бүх арх чинь аваад энэ бол дэвтэй арх гэдэг рүүгээ асуудлаа чихэх дуртаж үгүй арх чинь хоосон л гоё орж ирдэг байхгүй. Тийм бай. Тэгдэг. Одоо чи бол арх мэрэгчлээ арх чинь. Одоо ингээд архины засал масал ингээд зөндөө яж байгаа шүү дээ. А чинийх болохоор нөгөө ариутгалын шалтгаан дасан зогцлоосоо ороод ирчихэж байгаа шүү дээ архиталт чинь. Арх би арх уудаг шүү дээ. Тэгтээ чи нөгөө нэг юм OCD-тэй гараа ингээд ариулаад ингээд арх магаар ингэсээр байгаа чи донтолтлоо очиж шүү Тэг. дээ. Тэгэхдээ миний би арх нэгдэг. Алхол нэгдэг. Тэгэнгүүт би чи эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлдэг хүн байгаа. Тэгээ дээрээс нь чи гар ариутгалыг хэтэрхий донтолттой. Тэ? Цэр хүн байх гэдэг. Тэгэнгүүтээ за ядаж сайн чанараа хуурай дарсууя гэж би бол энэ бол чи нөгөө нэг би чинь нөгөө нэг арьсаараа байга ингэж арх ингэж цэвэрлэгээ хийж тийм үү. Чиний нөгөө OCD-гээс үсээд би чи алкогол нэхэж болцсон. Энд дэр чиний соёл орж ирээд байгаа шүү дээ. Гүнийг хэлэхэд. Би арх чинь биш шүү гэдэг өмөрл гэхүү. За ийм балиар арх уу. Би бас архич. Яг л би санитаас архич. Би архины донтолтой болцсон. Одоо би бол ингэ нөгөө санитаасаар гараа арчихгүй л бол салгандаг руу орсон шүү дээ. Яг тэгдэг тий. Тэгэн гар салганаад байдаг. Тий, гар салганаад. Тэгвэл би яасан ч удаан хоолоогоор оруулахгүй гэж байгаа байхгүй юу? Чи бүр ийм төвшин рүү очсон юм уу? Тий. Гэтэ би салгандаг болсон. Архинаас амралтай. Яг л миний арьсаар ингэж бас ингэж олон жил энэ гараа архиар ариллаа штэ. Бас өвсөдгийн төрөл штэ. Тэрэм бактериас л айж штэ. Тэгсээр хагаад дахиад нэг арьсаар нэвчүүлэн уудаг годрогчийн төвшин рүү орцоо. Тэгэхээр энэ дадал зуршил буюу ариутгалын зан үглээс хамааралтай архичийн төвшин дээр болж байгаа чинь яг яах ёстой юм бэ? Бидний бие эрэхтэй амаар байна уу, арсны сүгээр байна уу, архитай л байсан юм чи. Тэгээ би бол энэ дээр тэрэн дэвтэй юмнаас болоод архичин болсон гэж хэлэхгүй. Би маш олон жил гараа спиртээр ариутгаснаас болоод тэгээ бүр нөгөө байсан болохоор хараа өрөөгөөрөө ариутгасаар хагаад тийм нэг юм нэхэлтэй болцсон. Би энэ нэхлийг яг донтолт руу орж ирж нэг тарих хит тасан зохицол руу ороод ирж инда гэдгийг мэдчихэж байгаа учраас улаан хоолоогоор л оруулахгүй шүү гэж байгаа. Арх бол үнэхээр хамгийн хүчтэй донтолдог зүйл гэдэг одоо энэ хэмэл оюухан хүртэл хэлж илээ. Героин гэдэг байгаа шүү дээ нэг кокаин энэ хар тамхинуудаас өндөр баг нэг дахин өндөр болж ирдэг юм л шүү дээ. Архины донтолт. Тэгэхээр бол алкогол бол маш хүчтэй донтолт. Хүнд бий болгох юм бэлээ. Тэгээд энэ тэрнгийн шалтгаантай болоод ирэх юм бол засгаад бол маш хүнд болж ирдэг байна. Эсрэгээр. Энд чи энерги шалтгаанд байх тусам энергийг ялгангуут донтолт алга болдог. Эсрэгээр. Тийм. Харин энэ миний одоо нэг санитаас болоод хараа өрөөгөр гараа ариутгасаар хагаад архины хамааралтай биеийн нэхэлтэй болсон энэ ч арилахгүй байгаа. Яг л би баг нөгөө зарцуулсан хугацаагаараа бас хийхгүй бэжэж эндээс чинь гарна шүү дээ. Тэр чи одоо 12 3 жил гараа ариутгаснасаа болоод ингээ архины хамаарал руу орцсон. Тэгэхээр 12 3 жил огт гараа спиртээр ариутгахгүй бэжэж л эндээс гарна шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо энэ дээр ямар арга хэмжээ авах вэ? Арга хэмжээ авахгүй. Одоо эн чинь бөө хүмүүс зөндөө сонсон шүү дээ. Арга хэмжээгөө өөрөө бодоо. Би бол улаан хоолоогоор оруулахгүй гэж хичээгээд шүү дээ. Уухгүй гэж хичээж байгаа. Тий, би арьсаараа л ууя. Тий, арьсаар шимэглээ гэд бид нэр ходоодоор шимэгдэх шиг ихээр орж ирэхгүй юм чаа. Гэтэл салгандаг нь өнө тэгээд ариутгаал явж идэв орц. Бууч өс. Одоо тэгэх бууч өс. Тэгээ угаасаа зан үйл маань их шүү дээ. За. Тэрнгийн тухай ярингууд ингээд зүгээр нийгмийн гажигын тухай л яриад байгаа зү. Нийгмийн гажиг яриа. Тэгээ яг жигээс сүнслэг амар тэрнгийн тухай яриад хөө. За тий. Жаа. За ойлооч. Тэр ярьж байгаа шүү дээ. Тэгээ аим шиг тэр ярьж байгаа. Аим шиг тэр. За. Айх гэдэг мэдрэмж үүргийг мэдэх үү? Өөрийгөө хамгаалах хэлгүй дээ. Яг юм бол. Тий, өөрийгөө хамгаалах. Тэнгүүд нөгөө шин зүйл ба аюул эрсдэл хоёрыг нь ялгахгүй байгаа шүү дээ. Тэгвэл хүн шин зүйлээс айдаг, аюул эрсдэлээс айдаг гэдгийг ялгах. Шин зүйлээс айдаг. Шин зүйл гэдэг чинь шинээр дасан зогцох, шинээр эдвэгчж суралцах гэсэн зүйлсээс хүн айжж байгаа шүү дээ. Шин зүйл учраас тухайн бүс нэвдэрж байгаа учраас.
Нөгөөтэйгөр аюул эрсдэл буюу туршлагаасаа бас айдас үсгэж байгаа шүү дээ. Туршлагаасаа Туршлагаасаа. үүсдэг. Тэгэхээр энэ шин зүйлийн айдас, туршлагын айдас хоёрыг чи яг яаж салгадгийг, яаж ойлгодгийг. Ер нь хүн юм мэдэх тусмаа айцтай болоод байгаа юм шиг санагддаг. Уул нь бол энгийнээр хүн мэдэхгүй зүйлээс айдна шүү дээ. За, тэр чинь шин зүйлийн айдас те. А нөгөөдгөр туршлага зузаарах тусмаа айдас нэмэгдчихэж байгаа шүү дээ. Туршлагын айдас. Тэгдэг. Тэ. Тэгэхээр ингээд хүн ингээд хөгжих тусам айдсаас одоо ингээд ийм туршлагатай болж байгаа зү. Тэгж. Тэгэнгүүт одоо ингээд нэг жилдээ улаачи одоо айдас одоо ингээд 10 жилдээ улаачи айдас хоёр нэг тэрэн дээр ижилхэн байх уу? Одоо ингээд өөр. Аа. За. Тэгэнгүүт яг улаачийн чанар энэ дээр гарах гэдэг байгаа байхгүй. Хэрвээ ингээд нэг ариуны лалар болоод тэрэнгээс л хол бай. Сүмсийг судлахгүй. Ёс зан заашлаараа ариун цэврээс ахигээ өвсөдгөө хөгжүүлсэн. Улаач одоо нэг жил дээрээ уулцсан тэр нь 10 жилийн дараа уулзахад сүртчихнэ. Сүртчихнэ. 10 жилийн дараа уулзсан. Ягаад бол энийг 10 жил даван туулаагүй учраас сүртчихнэ. За. Ойлгож байна. Тий. Тэгэнгүүт жоохон нэг юм эрсдэлд дуртай. Удаач тийм үү? Өвсөдийг үүсгэхгүй. Онгод тэнгэрийнхээ хүчтөр тийм үү? Бартаг барцтай гаргана гэдэг ингээ улаарад тэр нь давж исэн улаач эхний жилдээ харсан тэр 10 жилийн дараа байх юм бол ижгэрч. Энэ өдөр тутмын гараа уух үйлдэл болчих. Тахлаа сайх айдас гараад нь тахал дотор ажлаа сурцсан хүний айдас хоёр шиг тис хөндлөн болно. Тэгвэл улаач хүн өвсөдгөө хөгжүүлэх үү эсвэл тулалдах чадвараа хөгжүүлэх гэсэн шал хоёр өөр бүтээл болоод байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм биш үү? Тэгэнгүүт. За. Яг тэрнгийнхээ мөн чанараас үзье. Тэр байсан байхчуд. За. Гол нь энэ дээр улаач юусан байна. Зэрэг байгаа тий. Ариуны лалар байвал. Ариуны лалар байх юм бол цухтахыг сурна. Урдан цухтдаг болно. Тулааных байх юм бол эрсдэж өгөх том тэрнтэй тааралдтлал тулалдана шүү дээ. Тийм. Тий. Тэгмүүд энэ амар зүйл гэдэг чинь минийхээр одоо намайг айлгаж байгаа зүйл үү эсвэл өмнө нь намайг айлгаж исэн зүйл үү гэдэг асуудал гарч ирж байна. Өмнө нь анх дөнгөж удаач 21 настай тий ба өсвөр насны гэмээр юм уу эсвэл дөнгөж залуу насны яг ямар үгээр хэлэх хэвтэй арай л бац аавал дуу байхгүй юу. Хамгийн их айдаг сэдв угаасаа тэр юм байсан. Хамгийн их айдаг сэдв. Одоо ч шинэ бонорт тийм шүү дээ. За. Тэгээд нэг манай багш чинь бас бүр ингэ бүүстлэн айц юм аа. Тэста үр хүүхдийг чинь өвдгөн хань ижлээсэн салхан тэ үр ширэнд оруулна хар танхын донтуулна ёс зүйч нь алдуулна өстэй нөгөө айц юм аа бүр нөгөө өөрөө нөө зүг байхын хүн чинь байнгын зүс юмтай байдаг штэ тэн дээр чи сайхан бүүстлээд ингээд өгцөө тэгж жагаад санамсаргүйгээр ингээд цэнхрийн агуудад дайруулчихж байгаа байхгүй. За санамсаргүй. Яа, тэн дээр чи нөгөө нэг айц нь ихний удаадаа бүр ингээд зүрх салгамтлаа авцсан. Тэстэй хизээч миний давах асуудал бол тэр юм биш юм байна. За. Хин нэгний тусламжгүйгээр хизээч давахгүй юм байна. Гэдэг юм жигэн нөгөө калтцсан. Зүрхээ хаачсан, давдаггүй трама болгоцсон. За, тэгээд нөгөө нэг өвсөдгөө хөгжүүлээ явж яваа сайхан. За. Тэгээ ингээд хаттай судардаг бас ингээд өөрөө нагаад өгч байгаа шүү дээ. Энэ тэрийг болгоод хаа. За. Тэгэнгүүт ингээд нөгөө өмнө нь даваагүй тэгээд дахиад нүрэлдэг чинь бүр амар хэцүү. Давшгүй зүйлтэйгээ дахин тулгарх чинь бүр дэндүү хэцүү. За, энэ дээрээс. Нөгөө хатаа судардар байж хаад чинь нөгөө эрлэг тамаас чинь тэрэн байсан нөхдөд буюу бүр гисгэн шидэглийн нөхдөдийг залаад өгч байгаа шүү дээ. За. Миний зүрх зогсох шагсаа. Яг тэр мэдрэмжийг яг өгч хэлэх юм бэ. Тас харангууд тийм үү. Наадмын чацгаар дүүр 0 руу живж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээ бүр нэг хамар амнууд ихээр ингээд даваад яг юм өсгөх шиг сэжиглэхийн дээд хэлбэр гэсэн. Сэжиглэхийн дээд хэлбэр. Айц, живхийн айц.
Унахын айдас, сэжиглэхийн айдас. Бүгд зэрэг. Бүх төрлийн одоо нэг сэрэмжлэлийн дохио бие зэрэг илэрнэ. За. За ингээд бөөгөө болио болсон байна. Бөөгөө болио. Тий. Гэхдээ ингээд ангижруулчаад байгаа шүү дээ нөгөө тэр ингээ чинь. За. Гээд хахад бөөгөө болио гэж бодоод идэв юм билээ. А тийм үү? Яг л хүний одоо нийт дохио. За би аргатлаа сайж болно. За, тийм. Дохооноос сайдаг хүмүүс байдаг. Сэжиглэлтэй сайж болно. Окей. За бохироо сайж болно. За ингээд хүний амнаас эрүүл мэндэд нөлөөтэй тахлаа сайж болно. Цуснаа сайж болно. Тааварлашгүй зүйлсээ сайж болно. Өндрөө сайж болно тийм үү? Бүгд зэрэг ороод ирсэн байхгүй юу? За. Яг бүгд зэрэг ирэнгүүт зүгээр ингээд хамгийн доотлын мэдрэмж гэдэг зүйл тодорхойлчихж байгаа байхгүй. Тэгээ ингээд яг ингээд нөгөө дараад нэг залгуулад онгодууд залаад өчөж байгаа л доо. Ингээд судар маань өөрөө онгод тэгэрэн те нөгөө дэсний тал манай тал гэдэг шиг ингээд хөгжилтэйгээр явцсан. Онгод залаад тэдний дараа яах гэдэг мэдрэмж яг юу болцсон? Ингээ эвдэрсэн. Таньцсан. Таньцсан биш эвдэрсэн. Эвдэрсэн. Одоо нэг өвхлийн хязгаараа үзчихэрхэн эвдэрчтэй ш. Мэдгүй миний айдас гэдэг зүйл эвдэрсэн. Чи мэдэн штэ нохоо дайрахад би хамглан цохоо согсож гэнэ үү гэхээс ш. Ерөөсөө үхөөгч чинь найрах чинь нэнэ тэрэ тийм сэрэмж яахгүй зүгээр л тулааны жухамл орчдөг штэ. Яг тэр тэгэж үсчихсэн байхгүй юу? Тэгэж орж ирж байна тий. Тэгэж нэг энд айдас эвдэрсэн. Одоо миний сэтгэл зүйн гэмт одоо бөө бодоо сэтгэл зүйн гэмтэл авсан гэх юм бол хамгийн түрүүнд нөгөө айдас эвдэрснийг мэдсэн би ахиж айх гэдэг мэдрэмж өөрийгөө сэрэмжлэх тэр айн гой таатай мэдрэмж байхгүй л чинь. Таатай мэдрэмж тий. Тий штэ. Нэг мэдрэхгүй байна гэдэг чинь хөлтөө төмс. Мэдрэхгүй байна гэдэг чинь одоо юу гэсэн үг юм бэ? Мэдээ алдуулагч хийчих заяа. Ингээд наркозонд очих тэгээ секс хийчих. Гэж байгаа шиг. Яг тийм. Сони тий. Тэгэхээр айдас таашаалтай байсныг ойлгосон. Айхан чухал гэдгийг ойлгосон. Тэгээд хүмүүс аимшиг кино үздэг. Тэгээ аимшиг амьд гэдгийг мэдэрдэг, зүрхээ хурдан цогцлуулдаг, нөгөө амьдрах тэмцэлтэй байгаагаа мэдэрдэг. Тэгэхээр нөгөө яг давагдашгүй гэдэг зүйл хүнийг амар айлгад юм билээ. Нэг талдаа. Гэтэл яг нөгөө нэг юу гэдэг яг юу давагдашгүй, ямар нөхцөл давагдашгүй, яавал давагдашгүй, орон зай цаг хугацаа яавал давагдашгүй. Одоо зарим тохиолдолд одоо ингээд хуруу эсгэх гэдэг жижигхэн шарах тийм үү? Бид нар гэрийн орчинд хийхэд ингээд давдаг. Энгийн асуудал байж болоо. Гэтэл одоо говь зүйлд тийм үү? Ингээд хороо эсгэсэн чинь нөгөөт нь нөгөө халаанаас болоод ингээд идэлчээ. Давдашгүй болоод ирж байгааз. Нэг шинж тэмдэг хизээж нэг стилэрээ байхгүй. Нэг адилхан байхгүй гэдгийг л ойлгосон. Миний давж чадахгүй байгаа зүйл тийм үү? Ямар орчинд байгаагаас, ямар хүнтэй байгаагаас, ямар цаг хугацаанд байгаагаас, юутай байгаагаас хэр одоо бэлтгэлтэй нүүрлснээс давагдана, давагдахгүй гэдэг ийм задгаа сэтгэх ороод ирсэн байхгүй юу? Тэгвэл энэний дараа тэрнтэй нүүрлэхэд яг л эн чинь алга болоод би ингээд өөрийгөө хамгаалалтын тухайн бүстэй үлдээхгүй дахиад нөгөө бөөгөөрөө адал явдлаа хөөгөө явчихж байгаа штэ. Бэлэн байж сурах гэдэг болчихсон. Яг л давхын тулд нөхцлүүдийг удирдах гэдэг болчихсон. Тэгээ штэ. Ямар ч зүйл дээр. Өөрөөр хэлбэл зоригийг ухамсартайгаар бий болгохыг хичээдэг болчихсон. Тэр тийрэнг хэмжихийг болцдог болчихсон. За борчих юм байна да, борохгүй юм байна да. Хэмжээ гэдэг рүү орсон. Тэнгүүд энэ хэмжил зүй чинь угаасаа айдас биш. Сонин учрахал. Ингээл тэрийг судлаач болсон. Хамгийн аимшигтай тарлж исэн тэр. Уул нь хамгийн энгийн тэр. Уул нь. За. Одоо ингээд замд байдаг нөгөө нэг юу дээ штэ. Хотын гудамжид нөгөө өвцөн нохомоор тагтаа дайруулсан. Тэр ингээд дууны нөхөөс идэв штэ. Тэрний сүнс ахгүй юу? Тэдний ихэвчлэн өслөө сүнс болдог. Одоо нөгөө цогцонд одоо хүндэтгэлгүй хандхаас ахуулаад тамлалтайгаар өгдөл байгаа штэ. Бүхэл нь ингээд сайхан тэрэмтчихэж байгаа штэ. За. Яс болгоныхаа өгдөлтийг мэдэрч байгаа штэ. Энэ дээр тэр нөгөө нэг сүнсж байгаа өгч байгаа сүнсэнд шок ороод ирчихэж байгаа байхгүй амар. Тэгнь. Яг эн чинь нөгөө нэг амар энэ одоо ертөнцийг үзээ ядсан. Ингээд тогширсан аратан болчихж байгаа байхгүй. За.
Тэ? Бол энэ амар энгийн элбэг байдаг сүнс. За яа. Хүүхдэд тэврээ явахаар хамгийн амар сүнс. Яагаад? Хүүхдэд тэврээд явахаар л. Хүүхдэд тэврээд явж байхад хамгийн амар сүнс. Зүгтайхад адгуус уучрал сурта. Тэ? Ойртож байгаа бүх амьд биетлүүд довтлно. Довтлонгуудаа нөө зууж ингэж энергитэнд паразитлагдаад тээвэрлэгдэнэ. Үүдээр байхаар зөвшөөрч чадаад дараа нь цэвэрлж чадна гэж боддог. За. Няраа дээрээ байна гэж боддог. Хүүхдийн чадсан тохиолдолд энэ хамгийн амар мэдрэмж. Тэгэхээр айдас гэдгээ яг юугаар хэмжиж байгаагаас тэр хамгийн амар зүйл байж болно, хамгийн энгийн зүйл байж болно. Яг юу гэдэг онгоцтойгоо байгаа, хуягтайгаа байгаа, толтойгоо байгаа одоо ташуур юм уу суман зэгдэр барьсан одоо би нөгөө ингийн хувцсандаа ч суман зэгдэр атгачдаг байхгүй юу? Энэ үед хамгийн илбэг, хамгийн ингээ, хамгийн авраг цэвэрлдэг эрлэг дуудаалгаад өгөө явуулцдаг. Нөгөө өдөр тутмын тэрэн атал нярага тэврээ явахад хамгийн хэцүү нээсэн. Ямар тийм тэрэнтэй ямар цаг үед очих вэ гэдэг чи өөрөө чухал байна тий. Тэгэхээр тэрэн гэдэг нь за нэг юм орших угаасаа чамлаад автална. Хаана хизээ хэрхэн яаж ямар бэлтгэлтэй байхдаа нүрэлдэх нь лайлгаад байгаа. Бэлтгэлтэй байхад хамгийн их айлгсан. Олуулаачтай цуг байхад ч юм уу. Багш тэрэн нөгөө чихэж оруулдаг агш. Би зингэрээ агууд гэдэг үү? Биш. Биш юм. Нөгөө гидлийн өргөнд нөгөө ах нар аваачаад тэгээ байцаалт хийх агшин. Би сэтгэл зүгээ бэлтцсэн байсан. Би чамд хэлжсэн ш намайг ингээд аваад очиад явлаа би багштай өнөөдөр уулзсан. Чамаа бити ирээрээ. Би нөгөө нэг ах нар болоод та нөгөө эмчтэй ирчүүдийн хоорондын зодон зохион буюу хүн хоорондын зөрчлийг хүсдэггүй. Гэтэ энэ ч нэг итгэл бишээлийн туйлт үзэгдэл гарч ирж байгаа штэ. Тэ миний хайртай ах нар одоо намайг буруутсан гэсэн туйлт үзэлтэй. Тэгээ туйлт үзэлтэй болохоор миний үг бүгд хүчингү болчихж байгаа. Би заа гэсэн хүчингү, би үгүй гэсэн хүчингү. Намайг хич сэрдэнгү харж байгаа учраас үйлдэлийн минь аюултайч гэж хардна. Аюулгүй байсан ч аюултай гэж л сэрдэнэ. Одоо нэг юу хэмдэ хутгатай хүнийг гэж тэ хүн хоол хийж байгааг бодохгүйгээр ингээд хүнлөө далаахан бол өөрийг нь алхах л гэж бодоод заавал цагтаа дуудах шиг үзэгдэл штэ. Сэтгэл зүй ялган харах ямар боломжгүй болчихж байгаа штэ. Тэр үед нөгөө багш ингэ тэр хийчихэж байгаа байхгүй юу? За. Яаж хийж чад ирчмээ чангалж чад бөксөө авчиж чад давна гэж бодож байсан байхгүй. Далдааталтай дайруулсан. Далдааталтай дайруулсан. Яста цорхоор нь хаашаагаар нь өсөлтөн үзэн яадан эмх замраагүй бодлыг гаргана гэд бүр нөгөө хүн чиг хамгаална гэдэг итгэл дээр цөм цохиулж хараа. Бүр ингэ өөрөөсөө гарина контролдох боломжгүй байсан. Тэр тий би нөгөө давчиндаа одоо миний туршдаа хүрэндэ гэж бодсон. Гэхдээ үгүй байлгуудэ гэж байгаа багш маань тогтолцож байгаа. Тий би арайч тэхгүй байх гэж бодож байгаа агшинд нөгөө хүндэтгэл хайрын талбарт нөгөө хүн маань ийм товтлогоо хийхээр яг юу мэдрэхээ би ойлгоогүй. Би зүгээр удирдах чадахгүйгээр төлөв зөвшөөрсөн. Тэгээд за олон гэлөөргөний минь улаачтай ингээд нүдэн дээр намайг золиг тавьчихгүй байлгүй даалчихгүй байлгүй дээ гэд. Арайч юу? Гэхэд туйлт үзэлтэй байсан. Одоо намайг л буруутахын төлөө нөө төвчөөс үзэлтэй байж учраас би нөгөө нэг итгэжсэн хамт олонныхоо хамгийн хогийн ашиг харсан байхгүй юу? Тэ нөгөө бид нар чинь ингээм хамтдаа гоё тэ онгод ингэрээ дээдэлжтэй хамаг сайн сайхны төлөө ирч ирж тэ амин тамира тэ өстө тэнгэртээс асаж түмэндээ бадарч явдаг хүмүүс маань яста үрээ даатгах гэвэл тэднэртэй л даатгамаар тийм үү үннээ хэлнэ гэвэл тэдэндээ л хэлмээр хүнээсээ чи дайсан гэдэг мэдрэмжийг мэдрэхээр энийг би нийлж чадахгүй мэдрэмжийг мэдэрсэн. Итгэл алдрал гэж хэлэхгүй би итгээд байгаа байхгүй дотроосоо тэд надад туслана. Миний тийм надад туслана. Надад туслана. Эдгээр л надад туслахгүй бол энэ орууд дээр хин туслах юм гэдэг юм нэхэл хүрээд байдаг. Үйлдэл одоо удирдлаггүй болцсон. Гэтэл энэний учир шалтгааныг би амаараа хэлэх гэхээр багш ч гэсэн байж идэг.
Тэгэнгүүт нөгөө харж байгаа шүү бүхүүлаач нар үйл явцыг тойлт үзлээрээ нөгөө нэг машин талд ингэж ойлгоод байгаа. Гэтэ болж байгаа үйл явдал айгүй хурцаагаа. Нааш энэ мэдрэмжийг би нэрлэж чадахгүй. Жаахан дэлгэрүүлээ. Юу? Би чамд хүртэл гомдож байгаа юм чи. Яг тэр акшнд. Тэр акшн. Би өмнө нь тооцохдоо тийм ингээд зодон цохоо нөгөө хурц авирын цохилтойгоо ирүү мөрөө одоо цагдаа магдаа дуудахаас сэргүүлээд байна шүү дээ. Тэгээд би өөрөө цагдаа дуудаж болох байсан ч гэсэн миний хамт олон одоо ингээд тийм нэг цагдаа дээр бүртгэлтэй болох хүртэл надад хогийн санагдаад би тэдний нэр хүндийг амар хайлаад байгаа байхгүй юу. Дээрээс нь би багшиг миний буруу байсан ч хэлж ойлгуулад засаад цааш тэнтэй зөв алхмуудыг шийдвэрлэж чадна гэж итгээд байгаа шүү дээ. Тин дээр зүгээр л намайг шившгэлгийн төлөө хөлдөл боёо нөгөө шулмыг тийм үү ингээд нэг уйж хагаад олон хүний донд ингэж тавьж чад шулам гэж нотолж байгаа шатааж байгаа шиг эрцгий тий. Тийм үзэгдэл үтсний дараа миний дотор юу ч үлдээгүй. Ерөөс ингэж нөгөө хийж бүтээсэн сайхан дурсамж тийм үү намдгинжсэн мэдрэмж бүгд хагарсан. Тийм л дээ. Тэгээд тэрний дараа ингэж нөгөө тэр ингэж багш авчиж байгаа юм л да. Үсээ чаддаг тий. Тэгээ уурлаар буюу өөрийнхөө толгоонгодоо дуудаад амар эргэлдэж байгаа. Намайг хамгаалсангүй дахиад гомдчихж байгаа. Чи гомдоод байгаа юм. Би гомдсон шүү дээ. Яг л намайг Сүнс. тий миний сүнс миний мөн чанар гомдож шүү дээ. Би багштай гомдож, онгодтой гомдож, орчлонд гомдож, амт нөхөдтэй гомдож, хамгийн үнэт зүйлдээ хамгийн хогийн юмыг үзээд шүү дээ. Тэгээд бүр ингэж өөрийнхөө онгод тэнгэртэй ч гомдож байгаа байхгүй. Ер нь улаачилсан заяада хүн бос утга учраас дугаа довтолж гомдож байгаа. Надаа яг тэр мөчөд үхмээр санагдах утгах болтоогүй. Өөхөж бод. Үхөхч утга болтоогүй. Бүр ингэж үхэл тэрний чөлөөлөлт юм шиг санагдаагүй. Зүгээр ингэж түп гэд нэг юм хагарцаа. Тэг гүлийч байгаа байхгүй юу? Энэ гүлийчд ямар сэтгэл хөдлөл болцсон. Харъя л да гэдгэрэг орчдөг шүү дээ. Үгүй хараач юм байхгүй. А тийм үү. Зүгээр л амьсгалж. Тэгвэл амьсгалж бай. Зүгээр л амьсгалж бай. Юу давхар бодогдох вэ? Юу ч бодогдох. Юу ч бодогдох. Тэ тэгээ онгод залаад ялчгүй улаач болохоор нөгөө ууралж бай, юу ч бай, яадаг ч зүгээр ингээд шаашаа настаа. Бас сүнсний сав. Ер нь ямар ч сүнстэй байх нь ямар хамаа байна. Өөрийн сүнс вэ нүү, хүний сүнс вэ нүү, тэр юм бэ нүү ангилах ямар шаардлагатай. Энэ мах сүнстэй л байвал болом шүү. Яг тийм бодолтой. Байсан. Тэгэл нөгөө толгоонгод голомтой ангод овоогоор гимтсэн байгаа сүнсийг ингээд юм гаж байгаа байхгүй. Нэг эхлээд яг хүүхд үлгээд иж байгаа юм шиг мэдрэгцэн. Яг энэ зүрх цохилж байгааг мэдэрч байгаа. Нөгөө хингэрнээсээ бид нар чинь цохил зүрхний цохилт харийг мэдэрч арах те нөгөө нэг сүслэг тохиогоо авдаг штэ. Тэрийг мэдрэхэд нулимс гарахгүйсэн. Ер нь амьдрах амар утгатай гэдэг юм таг харанхуй ороод тэгэнгүүт амар унт одоо би чиний биений эзэн болно. Сэрхэд чинь шийдвэрийг гаргацсан байна. Тийм. Тэгсэн энэ толгоонгод маань. За. Тэгээ надад болохоор ямар сүнс миний эзэн миний махан бие эзэн байх нь хамаагүй болсон байгаа байхгүй юу? Тэгээ хин нэг надад заавар өгөх нь чухал байсан. Ядад миний итгэж байгаа багш надад заавар өгөхгүй. Миний итгэж байгаа анд нөхөд заавар өгөхгүй. Зөвл доромжлохын төлөөх оршихуунууд шүү дээ. Шидэхийн төлөө оршихуунууд шүү дээ. Гисгэлийн төлөвлөлийн оршихуунууд. Тэр ингээ дүүжил гэдэг шиг. Тиймэрхүү зүйл тэгээд чи хүртэл байхгүй. Ядаж хин нэгэн миний талд байгаасаа гэж. Тэр чинь ихтэй нэлээд хэдэн жилийн өмнө шүү дээ. Тийм. Олон жилийн өмнө. За олон жишээ 5 хурим дотор байгаа жилийн хугацааны юм. Тэгээд зүгээр ингээд би дотор хүн нөгөө гүн унтчих болно. Зүгээр тарихад тасалцаа. Тэгээд ингээд сэхэд ингээд сэрээд за бүр минь чи ер нь яах вэ гэд хоног багштай бас бусад онгодтой манай удмын онгодууд бас гэрээ хэлцээр асуудал хэлэлцсэн байх. Би тэр хэсгийг сайн сандаггүй. Унтцсан учраас нэг жоохон тэнхрээд яар их дургуурж надаар орж ирж байгаа байхгүй юу. Ядаа нөгөө цөхрөл жоохон өөрийнхөө амийн энерги татчихгоод ядаж нэг хэгжүүрхэл орж ирж хүүрхэн юм та яар дургуурж байна. Яаж чадж байна гэд ядаж хэлэхээр салтаа болж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүр минь чи яаж төвчмээр байна гэж асуусан байхгүй надаас. Яаж төвчмээр байна биш яаж төвчмээр байна гэж. Төвчмээр байна. Яагаад? Толгоонгод байна. Яагаад гэж. Тэ. Тэнгүүд
би бас асууж байгаа байхгүй яагаад төвчих хэвтэй гэдэг. Энд хариулах юм бол дараа нь би чамд тэмцэхгүй юу гэдгийг чи шийдэж өгнө гэсэн. Ойлгож байна. За тэгээ би төвчхээ сонгочих юм бол дараа нь тэр манай толгоон заавар өгөх гэдэг шүү дээ. Ингэж тэмцэж болно. Ингэж төвчсөн чигээрээ дуусгаж болно. Чи өөрийнхөө одоо үзэл бодол мөн чанар тууллаас өөрийгөө тодорхойлохоо өрмөнэ гэж байгаа байхгүй юу? Би амандаа эзэн гэдгийг л бартан байлгамаар байна гэсэн. Би амлалтандаа хүрдэг улаач. Би амандаа эзэн улаач. Би онгодын өмнө тийм үү? Ямар нэг бэрхшээл саадын өмнө одоо ингээд жултраадад унж болно. Чадвар мэдлэг дутаад унаж болно. Тийм үү? Онгодын өмнө би дөнгөж нэг хүмүү. Тэгээд сүнсний хувьд ч гэсэн нэг баг наслалтай сүнс. Одоо 100 давж байгаа мó үгүй юу миний насны одоо сүнсний насны жил. Тэгээд фэлтэлтийн түүх ихтэй сүнс. Тэгээд гэхдээ хэрвээ би ямар нэг зорилго тавих юм бол миний үг үйлдэл хоёр яг амсан гэдэг рүүгээ орох юм бол би твчээд даваад дийлдэг гэдэгт баймаар байна борлаа миний хүсэл гэсэн. За тэгвэл чи хатууж чиний амлалт одоо багш суудар эбэхэ суудар ёо домч хоёр боёо тасгалгуун домч нэг нэмийн төрлийн ном шүү дээ. Тасгалгуун хөглөө. За тэгээд нэг бас бус жижигхэн ийм ажиллах бүхий ажлууд одоо шавнараа бичэн дээр үе чинь бас нэг 10-аад хүн дагуулсан одоо ингээд зам үйлэд нь замчлаа явж байгаа хүн тэднийг ингээд өөрөөсөө гэрлээ өргөнөөс ер нь бол ахиж эднэртэй нэг өдөрч дахиж буулж чадахгүй гэхдээ амлалтандаа хүрнэ. Тэгэхээр үүргээ тэдэрлүүг шилжүүлж байгаа байхгүй би шавнарт маш их хайртай. Тэднийг хэрвээ гэрлээ өргөн намайг энэ байдлаар шийдэх юм бол миний шавнарлуу миний шавнарын гэр бүрлөө үр хүүхэд рүү давтлахыг би төвчгүй учраас өөрөөсөө холдуулах шаардлагатай болсон. Би тэднийг хайртай надтай хамт үлд гэж хэлэхээс би тэднийг хамгаалаад чи одоо энэ ах дээр мэн чи энэ багш дээр мэн энэ найз дээр мэн байжээ гэж би хамгаалмаар санагдсан байхгүй юу? Надад хамгаалж болох ганц арга тэр. Тийм байна. Тэгээд нэг шавнараа тараад би үзэн ядагдгаа бүлээн зөвшөөрнө. Яг бол итгэлтэй байгаа учраас л намайг бушаараа сонгож байгаа шүү дээ. Гэтэл би тэднийг арга гэрлөө орж ирэх тогтолгоо харахын тулд өөрөө хэлж байгаа байхгүй юу? Тэд дотроо уйлж хэлж байгаа шүү дээ. За ингээд миний шавнар тийм үү хөгжил удаашрч болно. Энэ хүний даах асуудал. Гэр бүл үр хөвгтлгөө тогтолгоо авч болохгүй. Би ганцаараа бай. Аманда бартай. Бөгийн зовлон угаасаа чанга. Энэ дээр чанга дээр хэрхэн тисэж үлдэх харъя. Ямар ч тач амлалт гэдэг хугацаа дуустал харъя. Зүгээр хэрхэн тисчих харъя. Ийм шийдвэр гаргасан. Тэгээд толгоомдосоо дэмжлэг аваад дуусгасан. Харгуу гэж тасгасан. Одоо хэвлэлтэнд дарсан. Бүгднийг хэвлэлтэд үлдвэрт нөгөөд. За өнөөдөр тийм үү дуслаа гэд 9 сарын 19 боллоо 20. Баяртай. Тэгээ эрдэнэ тэдэрлөө. Би хамгийн гоё мөчтөр баг. Баяртай. Би амлалтандаа хүрлээ. Одоо таны ээлж баяртай. Багштай тэгжил хэлсэн. Энэ үед одоо ингэж дуусаа. Одоо энэ амьдрал надад ийм итгэл одоо нэг ийм бутрал сайрнад үдцэн надад дахиад бүү байгаад хин нэгэн гал хин нэгэн анд нөхөр хин нэгэн онгод тэнгэр дүнгээ хамааг болцсон. Бас нөгөө тэрэн дээр тэгдэг шиг онгодууд дээр хүртэл нөгөө нэг эвдрэл өсч. Эвдрэл өсдөг. Тэ зөв-зөвийн тулаан гэж байдаг шүү гэж яваа бурал байн хэлдэг. Энэ дээр болго туйл сэтгэл зүйн зөв-зөвийн тулаан байсан. Би бол яалтачгүй ажлын байрны burnout болсон нь үнэ. Гэхдээ энийг тийрэнлүү зүтгүүлж өөрийгөө ингээд нэг ажлын байрны бэлгийн мөчлөг гэж хөтөлбөрийн мөчлөг. Бэлгээр мөлцсөн бол гоё явахгүй юу та. Сексгүй. Зүгээр ингээд нэг юм автомат бултын машин болцсон би чинь burnout руу орсон учраас мухаа ихтэй болсон байхгүй юу? Тэгээ багштайгаа байнга тэрсээ би амармаар байна багш. Арайч дэлгүү орцсон. Нэг киноч зүгээр үзүүлэхгүй байсан гэжтэй кино театрт. Яг би бүр нэгж болгоно одоо гоншигдох юм бол нөгөө хүмүүсийн энгийн зүйл өөрөө энгийн биш байх үед ямар их өвддөг гэдгийг ойлгодог хүмүүс л ойлгох. Та ингээд тэг
Нэг кино үзэж чадахгүй, та гэртээ харж чадахгүй, та ингээд нөгөө нэг яа вэ? 30 минутаас удаан ингээд гэр бүлийнхэнтэйгээ ярьж болохгүй, өөрийнхөө зовлон бусдад илэрхийлж болохгүй, хин нэгэнтэй ядаж 4 минут ч удаан уулзаж болохгүй гэж болохгүй гэдэг чинь таны өдөр тутмын энгийн зүйл. Тэ? Гэхдээ тэд нар чинь минут секунд одоо тутамд байгаа. Энэ үед нэг хэр удаан төвчих ёстой болоо гэж л бодоод идэв юм билээ. Ингээд нэг судар дуусангууд дараагийнх нь гараад ирнэ. Судар хийж байгаа судар хийгдчихэв. Тэр ингээд энийг дуусгаад энийг гэхэд нөгөөх нь ингээд нөгөө гинжи хэлхээ шиг орж ирэл хэдэг. Тэгэл энийг одоо яг тасал гэдэг рүүгээ хүн ордын билээ. За. Тэ. Яг ингээд нэг судар дуусаагүй байхад нөгөө судар нь явж л хэдэг байхгүй юу? Яг ингээд гинжиг үргэлжлээд байсан болохоор яа би бүр яг ингээд ганцаар сударгүй сайхан сумаар байна. Лөө орсон байхгүй юу? Ганцаараа. Бүр ингээд зүгээр ямар мэдрэмж байх нь хамаагүй. Ядаж бүүлж мөр санагдаад байгаа. Ядаж уйлмаар санагдаад байгаа. Тэгэхгүй бүр юм анхдагч физиологийн мэдрэмж цадмаар санагдаад байгаа. Унтмаар санагдаад байгаа. Өвдмөр санагдаж байгаа. Эдгмээр санагдаж байгаа. Анхдагч физиологийн мэдрэмжүүд л аюу их давлгааж орж ирж байсан шүү дээ. Тэ. Нэг сайхан бүүлж мөр байна. Нэг сайхан баамаар байна. Цадмаар байна. Өвдөлт бүр янгинтэл нэг гоё өвдмөр байна. Тэгээ тэр нь идэгмээр байна. Ийм мэдрэмж хүсгээр яг юу гэж ойлгох вэ? Гэдэг рүү орцсон байхгүй юу? Анхдагч физиологийн буюу амьд мэдрэмжүүд ч тийм ч. Чи амьд. Амьсгалмаар байна. Ингээ амьсгал хүртэл дутуу санагддаг. Тэ? Нэг сайхан ингээд нар мар хармаар байна. Өдөр тутамдаа мэдэрдэг шүү дээ. Ингээ нүд ингээ ханахуулчаад байдаг. Нэг сайхан ингээд тэгээд юм сонсмоор байна, дуу муу сонсмоор байна, эсрэгээрээ чив чимээгүй болмоор байна. Зүгээр ингээ 5 метрхүү хүнд хүрмээрэн дулаан уу хүүтэн үү? Битгүй. Тийм юм хүсэж исэн байхгүй юу? Тэгээд ахиж мэдээж чадахгүй бол хүүхэд өстэй болсон байхгүй. Энэ тэрэн хаана хизээ хэрхэн дайрахаас бүх юм хамаарна. Тийш тий. Хамгийн аюулгүй бүстэй байж хахад хүний хамгийн аюултай зүйл нь аюул тохиолдсон. Тий. Гэтэ тэр энийг давдаг тэрл тэр. Тэгээ миний хамгийн хайртай хүмүүстэй хамгийн хүндэтгдэг хүн дээр тийм үү. Нөгөө юм зохион байгуулалтын төлөвлөгөө болоод ороод ирсэн чинь багхгүй. Тэгэхээр би яг тэрэн өөрөө хизээ хүчтэй болдог вэ гэдгийг л сайтар тооцож сураарай л гэж хэлээ. Яг нөгөө чи яг ямар нөхцөлтэй хамгийн easy тэрэнч хамгийн том дайсан болно. Чи ямар ханд нөхөд хамт олонтой байна. Хамгийн хүчрхэг тэрэгч яаж болно. Тэр тэрэнг чинь ялах орчин, ялах цаг хугацаа, ялах сэтгэл зүй, ялах тамир тэнхээ, тийм үү, ялах багаж, ялах онгод гэж байгаа. Тэгэхээр нөө бүтлээ болно хар. Ганц тэрэг битээ хараад бай гэж хэлээ. Миний тэрэн дээр ойлгосон зүйл юм лээ. Тийм болохоор одоо би бүрдэлдээ бүрэн төгс сэтгэлгүй бол хизээж тэрнгээр оролдохгүй. Тэр тэрэн заавал байна уугүй юу шалгаж үзэж тийм саваатгүйгээр туулах ёстой бол туулна. Тэгээ бас магадгүй тэндээ нэг өдөр бас тий хагарцсан л явж явах байх. Өвгцэн л явж явах байх. Мэдхгүй. Ягаад гэх юм бол зүүн чинээ шарахч зүрх хүртэл эдэлж болдог л хорвоо байгаа байхгүй юу? Энэ easy байсан зүйл асар хүнд болж болдог. Асар хүнд зүйл хамт байхаараа давагдаж болдог. Яг ингэ яг ингэдэг гэдэг дүрм байхгүй байгаа даа байхгүй юу? За, хамгийн амар гэдэг ийм л юм байна. Би бэлэн байх юм бол нилээд тийм биз. Одоо нөгөө нэг физикийн хуулийн эвдэх төвшний тэрнтэй тулалт чинь бэлэн байх юм бол зөв орчиндоо, зөв хамт олонтойгоо, зөв багаж техниктэйгээ зөв онгодоод аваад орцсон тохиолдолд одоо ингээд таац руу унах гэдэг үзэгдэл мэдэх үү? Одоо энэ уус ингээд таац руу урс. За. Тэр төвшний тэрнг би давж чадна. Зөв хүмүүстэйгээ, зөв орчиндоо, зөв өдрөө, зөв онгодтойгоо очсон тохиолдолд физикийн хуулийн эвдэг нөгөө Postergate
Хамгийн эвгүй те бидний байгалийн зам тэр жижигхэн орчин дотор эвдрээд байна штэ. Тэр төвшин дээр би ялж чадна гэд буюу би тийм ялалтыг үзчихсэн. Нөгөөтэйгөр тийм үү. И тайпан новшин нөхцөлд тэ би ялааны сүнсэнд ялагдаж болно. Тэ ялааны сүнс тэрэн болчоод бас намайг ялж болно. Хүний ертөнцид одоо энэ хүн амьдардаг хэмжээс ертөнцид хүн хүчтэй юу, онгод хүчтэй юу, тэрэн хүчтэй. Хиний талд нөхцөл байгаагаас хамаарна. Нөхцлөөс уялдаад байна. Тэ. Одоо би өөрийн орон зайдаа онгодч бай, тэрэнч бай. Миний гэр, миний гал, миний амьдрал гэдэг өндөр одоо нэг бүрдэлттэй миний орчин байна штэ. Хөшгийг би худалдаж авсан бөгөөд би өөрөө угаасаа энерги шингээсэн. Карпет, кирсиг Маш олон төрлийн тэрэн байгаа. За, тэр орчин дээ штэ тий. Миний сүнс ноёлдог. Орчингоосоо. Орчингоосоо болоод. Орчингоосоо. Хамгаалт хүрээ хяналтаа хийцэн газар би ялна. Миний өөрийн сүнс ялна. За. Тэ. Онгодын өргөнд онгод ялна. Тэрэн өөрийн тогтоосон орон зайдаа тэр ялна. Нөхцөл байдал хаана гэдгээс хизээ гэдгээс шалтгаалаад байна тийм. За тэгвэл ойлгомжтой. Тэгэхээр хаана ялах вэ, хаана ялагдах вэ гэдэг тийм орон зай орчин цаг хугацаа бэлтгэлээс хамаардаг. За сонирхолтой асуулт. Энэ үзэгчтэй зориулаад асууя. Одоо тэгэхгүй бол би бөөхөн учраас таны яриг болоод байна. Манай би бол бид нар энэ шаман кодыг хийж байгаа шалтгаан нь бөөнөрлөө чиглэж хийгээд байгаа юм биш. Игэлтэн Монгол хөх толботой, хөх нуруутай ард түмэнлүгэ Хүмүүс энэ бэлэг талын чадамж гэдэг зүйлийг сонирхч ивэл судлаач. Би зүгээр энгийн хүнч тэр ялж чадна гэж хэлээ. Одоо бид нар чинь ялангуяа гадаадд байхад нэг сүнс ноёлчихсан газар хүссэн үзээгүй түрээсээ төдөд өөр мөнгөгүй учраас тэнд амьдрах шаардлагатай болчихдээ шүү дээ. Тэ. Өөрийнхөө энерги тэр байшин бодоолчихно. Дүүрэг. Тухайн өргөө гэрээ маш сайн цэвэрлж бүх булан дохоо ядчил ээжтэй энерги гэж тэ чиний энерги гэж тэ халаасан тохиолдолд хамгийн өндөр хэмжээгээр сорно заяа. Тэг хүргэсэн тохиолдолд тэрийг задлана гэдэг зүйл өөрөө давс ахгүй юу? Тэгэнгүүт одоо плейтэн дээр давсыг заяа. Жохон халаанагаа өөртөө таалагддаг эфирээр тослоод. За. Тэг. Одоо нэг эфирээ ойлгоод байдаг шүү дээ. За. Хүн өөртөө таалагддаг үнээр. Заяа. За. Тэрийг хийгээд өөрийнхөө гараа таалагддаг үнээр амар чухал. Амар чухал. Өөрийн сүнсэнд амар чухал. За. Яг л таалагддаг үнээр тэр газарт нөгөө миний орчин гэдэг нөгөө шийсний үрэг амтан дээр бол шийсний үнэр шүү дээ. Тэн дээр бол үнэр гэдэг юм байгаа. Ямар бид шийсээ хөдлөлттэй ш. Тэрхээсний сүнсэл шийжиглээд ямарч тийм шүү. Тийм болохоор таалагддаг үнээр. За жишээ нь би кофений үнэр таалагддаг. За би кофений эфирээ хийчихнэ. Эсвэл кофений нөгөө буцгаач хийчихнэ. Тавсан дотор хийгээд хутгах гараарай. За. Үнж энэ миний эзэм биш л. Наартны тамга өсөг. Гараараа хутгах. Тэгэнгүүт нөгөө бөөхөн бол шууд өөрөөсөө гарын температураа нэмэгдүүлж чаддаг бол энгийн үеийн чадахгүй байгаа шүү. Плетгээ ашигла. Нэг юм уу хоёр буюу хамгийн бага гал дээр плетгээ халаач шүү дээ. Давсанд өөрийнхөө нөгөө халуунд давс амар хурдан хүний энерги татдаг байхгүй юу? Тэрийг хутаг. Хандлаа. Давсаа халаа шүү дээ тий. Халаа. Гараараа хутгаж халаахаар эрчим татна. Сардаг тий. Сардаг. Чиний энергийг сорчно. Тэгдэг. Тэгэхэд чиний энергит байгаа жижиг паразит тэрэнгүүд салчин. Дээрээс нь чиний энерги хүччин тий. Дээрээс нь таатай үнэрээр орон зайг чинь бэхжүүлж чинь. Тэр өрөөг ингээд нөгөө өөрийнхөө үнэрээр дүрхчихэлтэй. Дараад нь давсараа ингээд хил зурч. Өөрийнхөө орон зай хил. За. Тэгээд унт. Ямар ч тач нөгөө зүудэнд чинь орж ирээд байхгүй, зүрхэнд чинь хүрээд байхгүй, сүнс дараад байхгүй. Паг гэл өглөөс ирэхэд нөгөө нэг хайрцагнасаа гарцсан байх нь шүү. Юу болоод байна? Би тэрэнд эзлүүлээд яваад байсан юм шүү. Одоо оюун санаа орж ирлээ. Орж ирнэ. Гэтэ оюун санаа алгуур сэрдэг. Бидний шиг бүр ингээд юм гэлбаа шиг хурдан биш. Доор хаяж нэг 3-4 цаг маг болж иж сэрнэ. Тийм учраас бяцлал гэдэг зүйл өөрийгөө таних айгүй чухал байгаа байхгүй юу? Одоо би хий багасаа ямар ааштай. Би нэг бусдаас онцгойрох өөрийн гэсэн дүр төрхтэй шүү. Тэрийгэ бодоод үзэхэд тэр маань өөрөө хангалттай ирч хүчтэй байв. Окей. За асуудлыг ядаж тонилгож дийлэхгүй ч холдуулж дийлээд байгаа маа.
асуудлыг шийдэж чадахгүй ч гэсэн өөрөөсөө зайлуулж. Яг цаг хугацаа орон зай хожоод байгаа маа. Тийм байна тий. Одоо ингээд бөөг болох чинь эрлэг дуудах боيو бүр тэринг яг энэ орон зай нэг энерги хуйлаас нь бүрэн мулталж тавих гэдэг шүү дээ. Гүйцэтгэл өндөртэй байх гэдэг. Үгүй энэ шашнууд дээр чинь цаг хугацаа орон зай хожих маш олон занзаа шилгээ ингийн хүн идэг. Судлал та. Окей. It's fine. За, сүүлийн асуулт. Сүүлийн асуулт болохоор болоогүй зүйлийн тухай. За, таны хувьд тэрэнгүүдийг давж исэн туршлага төв бодит тэрэнтэй очирсан. Одоо ямар асуудлууд байна? Одоо ямар тэрэнгээс айдаг вэ? Ямар тэрэнгээс айдаг? Мэдгүй байгаа тэрэнгээс айж байгаа. Мэдгүй байгаа тэрэнгээс. За 555 богшмол байна гэж бөө мөргөлтөд ярьдаг. Тий. За энэ олон жолцсон байж магадгүй. Яг нөгөө бүлэглээ ангилах гэдэг чинь өвчин дээр хүртэл давчамжийн тооцож байгаа л бүлэглээ ангилждаг шүү дээ. Тэр шиг зүй давтал ахгүй юу? Тэгэхээр онолд бол итгэж болно. Ядчил зүг одоо ингээд за эднэр ойролцоо тийм. Ядчил нөгөө нэг юу дээ бүх дөрвөн мөчтэй амьтны чинь за энэ бол өхөрнүүд энэ бол нохоонууд гэдэгтэй адилхан бүлэглэсэн байгаа шүү дээ. Тэгээ ойролцоо эрсдлүүдийг сануулдаг. Үйлдвэрлэлийн хувьд өөр байж болох нь ерөнхийдөө ойролцоо бас ядаж өсөн дижилтэй багчаа амьтнаар ангилагдчих байгаа шүү дээ. Тэгэхээр ойролцоо ангилгаа ашигла. It's okay. It's good. За таны хувьд тэгвэл асуултаа жоох өөрчлөлээ. Мэдгүй байгаа тэрэнгээс айж ийн гэж байна шүү дээ. Мэдгүй байгаа тэрэнгээс айж ийн. За тэгвэл хамгийн амар гэж таамаглаж байгаа тэрэн чи юу вэ? Миний дотны орон зайд байгаа тэр. Дотны орон зайд байгаа тэр. За тэр нь жишээ хүн өөрөө тэрэн болж хувирах. Хүн энэ сүнс чинь өөрөө ёрцон гажууд л үүсгэж чадна шүү дээ. Мах нөмөрсөн хүнээс л тэр үүсэж байгаа. Хүнээс тэр үүсэж байгаа. Мах нөмрөөтэй байж байхдаа үзэл бодол туйшаарлын шин чанар өөрөө үхээгүй байхдаа тэрэн болж хувирах агшаа. Би үхснээс нь биш. Үхээгүй байгаа тэрэнгээс айж байна. Амьд хүнээс. Амьд хүн дотроо үзэл бодол туйшаал итгэл бишрэл одоо хит одоо хүсэл тачаал шунаал юугаар ч хийж магадгүй ямар сэтгэл хөдлөлөөр үүсгэх нь хамаагүй. Тэрнжиж байгаа миний дотн зүйл байхаас айдаг. Хамгийн гэж хэлэх юм болгоомжлж айж тааж ядаж тийм зүйл миний орон зайд бити орж ирээсэ. Тэгээд би тэр дотроосоо бүр халуун голомтоос айж байна. Миний хайртай үр тийм үү? Гадны тэрэнд эзлэгдсэн байх юм бол би яаж иж байгаа давнаа? Би яаж иж байгаа давна шүү. Бөөхөн юм чинь. Миний охины сүнс өөрөө тэрэн болж хувирахыг би дийлэхгүй. Наач хамгийн амар юм. Би одоо охин дээрээ төсөөсөн. Одоо эцэг их яагаад хүүхдээ донтон болоход эмнэлэг твтүүлэхгүй бүр нэг дордтол нь тийжсэн байт юм бэ? Одоо ингээд харт амхинд донцоо хүүхдээ жаавасаа худлаагаад гол санхүүлагч нь эцэг их байдаг штэ. Яг бол тэр чинь бүрийн хайрладаг болохоор байхгүй юу? Гэтэ тэр чинь тэрэнжиж байгаа үйл явдал шүү дээ. Гэтэ тэрэн дайрцсан биш. Өөрийнх нь сүнсэн тэрэнжиж болно шүү дээ. Тий. Яг энэ агш миний хамгийн айдаг. Үгүй би туулмааргүй байна гэдэг зүйл. За баярлалаа. За өнөөдрийн дугаараа ингээд төгсгий дөө. Тэгээд сүүлчийн асуулт гэж байхгүй. Та подкастын маань төгсгөлд ямар нэгэн зүйл одоо энэ нэгтгээд дүгнээд гэхүү одоо нөгөө хөхнөрөд зөвөө тав подкастыг сонсож байгаа хүмүүст биш шин сувгийн одоо шинэ хүмүүс рүү чиглэсэн подкаст учраас та өнөөдрийн яриаг дүгнээд одоо товчхон яриад өгч. Нөгөө тэрэн гэдэг сэдвтэг яриад тийм үү? Тэрэн гэдэг сэдвийг та яг өөрийнхөө дүгнээд альва хүн, альва чиний хайртай хүн, альва чиний найз, альва чиний өөр хүүхэд, альва чиний нөхөр, багш хэн байж болно чиний дотн орон зайд. Муухай ажлын штэ. За. Муухай ажлын үндсийг хараарай. Тэр хүн цөхрөөд урт хугацааны дарамтыг твчээд одоо хашгираад байгаа мó. Тэ? За. Эсвэл ямар нэг юмд эзлэгдээд хашгираад байгаа мó гэдгийг үнэнлүү нь харчихгүй. Бид нар чинь ингээд хин нэгэн уурлахаар тийм үү? Буруу гэд шууд үзлээрээ зөхиж хаях гэдэг штеп. Үгүй. Уурлаж байгаа мөн чанар руу харчих. Тэгэхэд их амархан тэрэн биш гэдэг
Тэр одоо мөн чанар зүрх рүүгээ орсон хад зүгээр нүд нь галтаа уурлаад байгаа мó нүд нь цэвхээ уурлаад байгаа мó гэдгийг харчихгүй. Хүн тэгэл болоо. Нүдийг наргана тий. Чи уурлаа гэж өөрийгөө хамгаалахаасаа төрүүлээд. Чи уйллаа гэж тэр хүнийг зэмлэхээсээ төрүүлээд. Чи буруудлаа гэж тэр хүнийг тийм үү шитгэхээсээ төрүүлээд. Зүгээр тэр хүн уурлаж болно. Тэр хүн уйлж болно. Тэр хүн цөхрөнгөө барж болно. Тэр хүн ургаж болно. Тэр хүн араар тавьж болно. Зүгээр нүдлөө нь хараад тийм үү. Яагаад гэдгийг битээ асуу, яаж гэж асуу. Яагаад? Яагаад гэх юм бол би өөрийнхөө үнцэн дээр наад, яаж гэх юм бол би давхтаа. Яаж? Давхтаа харна. Давхтаа харна. Яагаад гэх юм бол одоо би чи намайг гомдоо. Би яагаад намайг гомдоож байгаа гэх юм бол би өөрийгөө өмөрчин. За. Яаж хоёулаа нэг давхаа гэх юм бол бит хоёроо маргааш ирээд хамтдаа бүтнэ. Тийм. Энэ чухал. Тэгэхээр чи муу байж болно. Ямар нэг нөхцөл сэтгэл зүйн цөхрөл, гомдол, гойныг өвчин тэр. Гэтэ чиний сүнс байгаа. Хоёулаа энэ новшийн мөчийг яаж давах вэ гэж сүнсэндээ итгэхэд асуугаад үзчих. Яагаад чи намайг гомдоож байгаа гэж дараа нь асуугаарай. Дараа шийдэгдсэний дараа асуу. Сонсож чадах үедээ асуу. Яг энэ догшин үе дээр битээ асуу. За өнөөдрийн дугаараа ингээд өндөрлөе дөө. Дараагийн дугаараар бидэн хоёр бясалгалын тухай та хөглөгдөө. Би чамаас сурсан шүү дээ. Бясалгалын тухай. За дараагийн. Би зүгээр багштай шалгалт өгөх юм байна л да дараагийн дугаар дээр. Окей. Зүгээр би шалгалт өгөх дуртай. Өөрийнхөө хэр явж байгааг шалгуулах үнэхээр дуртай. За дахиад тэгвэл савг асуулт асууж байгаа. Одоо дуусгалаа хүнс өөдлөө шүү дээ. За баярлалаа манайхаа.